Монгол улсын үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн бэлтгэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага үндсэн хуулийг чангалан сахиулах баталгаа мөн. Үндсэн хуулийн цэц Ханс Зайдлийн сан. Улсын хурал, ерөнхийлөгч, засгийн газар, сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, Монгол улсын олон улсын гэрээ үндсэн хуульд нийцэж байгаа эсэх тухай маргааныг үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. Үндсэн хуулийн цэц Ханс Зайдлийн сан. Аливаа хуулийн зохицуулалт иргэн таны үндсэн хууль заасан эрхийг зөрчиж байна гэж үзвэл уг хуулийн заалтыг үндсэн хууль зөрчсөн эсхийг хянуулахаар үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй. Үндсэн хуулийн цэц Ханс Зайдлийн сан. Иргэн та үндсэн хуулиар тунхагласан өөрийн үндсэн эрх чөлөөг засгийн газрын шийдвэр зөрчсөн гэж үзвэл үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй. Үндсэн хуулийн цэц Ханс Зайдлийн сан. Үндсэн хуулийн цэц нь ерөнхийлөгч, улсын хурлын дарга, улсын хурлын гишүүн, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуухан эрх бүхий этгээдийн хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэц Ханс Зайдлийн сан. Энэ хоёр хуулийн заалт хоорондоо зөрчилдөд байна. Үүнийг үндсэн хуулийн цэцээр хянуулах гэсэн юм. Үндсэн хуулийн цэц нь хууль хоорондоо зөрчилдсөн эсхийг хянахгүй. Зөвхөн үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэц Ханс Зайдлийн сан.